үйлчлэх ерөнхий зүй тогтолцоог ойлгож, ойлголтоо тарин зурганд тариаж өдөр тутам хэрэглэхэд ашиглах тийм чадвартай болох тийм зорилготой хичээлүүд болж байна. За өнөөдрийн хичээлийн маань сэдв болохоор өглөөний хүчин зүйл амьд бие үйлчлэх ерөнхий зүй. За зэрэгээрээ эхний хэсгээр юу үзэн гэсэн бэ? За одоо хэлчихлээ. Ихэвчлэн ноон байж за дахиад хэдүүлээ яасан шүү. Цагаа энэ. За одоо энийг ажиглаарай яг энэ хэсгийг. Энэ хэсгийг.
За энэ дээр яаж вэ? Жижигэрч байна. А босон бол яаж вэ? Амарч байна. За хэмжээнд жижигэрч хорчиж байна. Тэгэхээр хайц мөн байж байна. Бишоогоос юу байна? Нэг нь нөгөөг нь тэнд дээр үлдчихлээ шүү дээ. Юу вэ? Юугаар хангаад өөрөө жижигхэн болчихсон. Дотроо байсан. Шим хэмжээний бодисоо энэ шинээр ургаж байгаа соёлоо урмалтаа өгөөд өөрөө хорчигоо тэгээ онж байгаас тэр юу болж байгаа юм бэ? Шим хэмжээ үрийн шим хэмжээний бодисыг аваад зүйлийг юу гэж нэрлэдэг вэ? Юу гэдэг вэ? Яагаад эдний хамт яг хоёр багтдаг шүү дээ. Та мэдчихэж байгаа шүү дээ. Урагшууд энэ хоёр маань асинхроноос багтдаг. Хоёр багтдаг шүү дээ. Тэрийг юу гэж хэлдэг вэ? Үрийн тал гэж хэлдэг шүү дээ. Яг гоо энэ хасах гэсэн үг үрийн тал. Үрийн тал юу авсан бэ? Тэгээ урмаа саяалаа урагхаа шинэ урагхаа саяны ургамал ургахад экологийн хүчтэй нөлөөсөн байна. Сая өнөөдөр ихтэй экологийн хүчтэй байсан шүү. Юу нэгэн биш гэж ямар ойлголтыг хэлдэг юм бол. Амьд бийтэй өнөөдөр бас уусаа мэдээж байгаа. Яа сайн. Одоо орчноос мэдээж байгаа бүх мэдээллийг юу гэж нэрлэх вэ? За одоо бүгдээрээ экологийн хүчин зүйлийн ангилал гэсэн ийм маасгаа бүгдээр байгаа. Энэ жоохон багийн ажлын нөхцөлтэй яаж нэгтгэх вэ? Хэд ангилал тэрийг өөрсдөө ингэ үсгэмлээ. Тогтмол дотор сайн хайрын нөлөө гэсэн хүчин зүйлүүдийг жишээлбэл атлетикаа харахад энэ юу вэ? Хаваа байна. Доор ангилалтай доор maaгаад байна. За тийм үү багийн менежмент гэж хоёр апостол бомбар ажилласан нэгдүгээр хүнээрээ өөрийн ангилалыг өөрсдөө
тэдний баг насаараа. Тэдний чинь юу баг юм бэ? Хүмүүсний баг гараад байна. За хоёр баг тутаа хэлээ. Гурван гишүүн гарч ир тайлбар хийсэн шүү дээ. Гурван гишүүн яг хэлээ. Өөрийнхөө хийсэн ажлаа тайлбарлая. За дараагийн баг. Ямар баг үлээ чи чинь? Дуун, тэ дуунгийн баг. За танаа. За ямар баг вэ гэдэг хэлээ. За. За энэ баг. За шууд нөлөө дам нөлөө гэж хоёр хуваасаа гэж ярьсан. За энэ байна. Багийн гишүүд маань хийсэн ажлаа танилцууллаа. Би тэд урьдчилсан таамаглалаараа ангилж байгаа учраас зөвч байж болно, бурууч байж болно тийм. За багш та энэ ангиллыг зөв хөлбөрийг одоо дэлгэсэн дээр харуулна. За дэлгэсэн дээр харуулхаа аль нь ажлаараа хаана ямар алдаа гарсан бэ гэдгээ хэдүүлээ үнэлээ, үнэлгээгүй. За өөрсдийнхөө багш өөрсдөө үнэлгээгээр үнэлгээнүүдээ тийшээ авчирснаа хол. За эхлэв. За амьд байрлалын хүчин зүйл гэж нэгдүгээр амьд тийм ээ нэгдүгээр. За юу болсон бэ? Хүчин бит. За энэ энд бол альбом үзүүлэгчтэй. Тэгээ шинэ хүчин зүйл хэлээд үзүүлэгчтэй. За эдний баг болохоор тэрийг юу нэрсэн байлаа? Батад юу гэх юм бэ? Батад хүчин зүйл гэж нэрсэн байсан тийм. За сайн. За дараагийн маань дараагийн англи маань болохоор
Амьгүй байгалийн хүчин зүйлүүд буюу нарны гэрэл чийг дунд сэвэр гэсэн бол агаарын даралт хийн найрлах салхи хөрс болон хөрсний хотгор үүдийг нөлөөлнө гэсэн. За энэ хийсэн багуудын альтай дүүцэж очиж байна. Хамаа юу ямар утгаар дүүцэж очиж байна? Хавын ертөнцийн дүүцэж очиж байна амьгүй үүдийг. За дараагийн гурван танил нь болохоор хүн төлөвтний хүчин зүйл. Дам нөлөө буюу шууд нөлөө. За дам нөлөө шууд нөлөө гэдэг нь ямар утгатай? Хүний амьдын үдшаамд шууд уурлах нөлөөдөг. Ажил зүг тойргоо амаа нөлөөдөг гэсэн хоёр нөлөөлөлийг хуваасаа гэж гарсан байна. За сайн байна. За одоо өөрсдөө ажлаа ууцсан дээ. Залуугаа нэг л ажил дээр алдаа гаргасан тийм хүн төрөлхтөн гэдэг тийм ажил нэгэ танах манай ангиллаа зүгээр нөгөө юугаа ангиллаа нэрийн нэрийн жаа бүгд хэд оноо нэг оноо хоёр оноо гурван оноо дөрөв тав хэд бод за нэг багт оноо гурван оноо за нэг оноо Дэрээ дотор өгсөн. За хэдэн оноо нээжтэй? Хоёр. За хоёр оноо. За гурав тав. Танах шийдвэр баг юм. Эдгээр ч болохоор зөв ангилчаар 5 оноо очоод байна. За тэгвэл 5 оноо дээр очоод авчих. За уухаар баг. За тэгэхээр хараа 1 2 3 болцсон уу тийм. За тэгвэл 4 5. За дөрвийн ажил нь аль вэ? Дөрвийг хийсэн. Хамгийн ихнийх нь. За хэдэн онооных нь? За оноо дээр очиж юу байна? Өнгийнхаа
Namah
яагаад гэсэн. Өгөөд байсан. За тэгвэл яг наад өгөх чинь болохоор жимхийн дүрм гэж хэлдэг. За ямар өгөх процесс гэж байна. Наад өгөх яг гэсэн тохиолдолд би яг ямар тохиолдолд арцаа хүчиндээ тохиолдох тохиолдолд яадаг байна. Хаа бол бусдын өвчин тусч нэг нөгөөгөө яг үсдэг. Онцлоггүй. За энэ дүрм болохоор нийтийн хамгийн багын дүрм бол цааш хүчиндээ дүрм. За хүчин зүйлүүд нь одоогч байгаа хүчин зүйлээ орох боломжгүй. Ахын хүчтэй байж яадаг байна. Энэ дүрмийн цаасч юусан. Хүчин зүйлийн дүрм буюу дэлхийн дүрм. За одоогч гэсэн. За гад модерн хаана ордог юм бэ? Говьд ордог юм уу? За говьд ордог юм бол яагаад зөвхөн говьд ургаад ханаагаад ордохгүй юм? Юугаар тавьчихсан? Хөө байгаа шалтгаан боддоо говийн ургамал манай сургуулийн хашааны туршилтын тавтаа дотор орохгүй яагаад?